60-70% нь үндэсний их баяр наадмын үеэр Монголыг зоридог. За харин энэ жилийн хувьд бол ерөнхийдөө жуулчдын тоо төрөө-төрөөчийн жилүүттэй харьцуулахад цөөн байсан гэж бол одоо зарим мэргэжлийн байгууллагууд бол мэдээлж байгаа. За гэхдээ 7-8 дугаар сард бол одоо жуулчид бол бас олноороо ирдэг. За тухайн жилийн туршид бусад улс орноос ерөнхийдөө ирсэн жуулчдын тоо бодиттой тоо судалгаа бол нэг 9-р сарын үед бол гарах боломжтой гэж бол одоо салбарын яамны төлөөлөл тайлбарлаж байгаа. За нэг талдаа жуулчдын тоо бол тийм гол одоо үзүүлэлт биш гэж үзэж болох талтай юм. За Монголд одоо ахиухан орлого оруулах боломжтой цөөн тооны жуулчдыг одоо хүлээж авах чиглэлд түлхүү анхаарах ёстой гэдэг байдлаар мэргэжлийн зарим байгууллагын төлөөлөл тайлбар өгч байгаа. За энэ бол одоо хөрөнгөлөг жуулчдыг татах, за бусад одоо жуулчдаа ерөнхийд нь ад үзэх, хязгаарлах байдалд хандна гэсэн үг биш юм. Аль алинд нь чиглэсэн одоо оновчтой зөв зохицуултыг хийх ёстой гэдэг асуудал бол хөндөгдөж байгаамаа. За аялал жуулчлалын салбарын хөгжлийн тухайд ярихдаа зөвхөн гадаадын жуулчдын хүрээнд хязгаарлах биш, бас дотоодын аялагчдын тоо эрс нэмэгдэж байгаа байдлыг ч одоо харгалзаж үзэх ёстой. За гэхдээ аялал жуулчлал хөгжих одоо боломж нөхцөл бүрэн бүрдэж чадж гин үгүй юу гэдэг асуудал бол хөндөгдөж байна. За үндэсний их баяр наадмын үеэр бол одоо жуулчдад зарим талын нэлээд хүндрэл бэрхшээлүүд бол үүссэн тал бий. За энэ талаар одоо зарим төлөөллийн байр суурийг үзэгч та бүхэнд эхлээд хүргье. Сайн 30 эд хүмүүсөө тэгээд наадмын билет явна гэд авч чадаагүй, нэг ч хүн олж чадаагүй. Эхлээд хэлхийд сонсоход бол 25-30 мянгаар зарлаг, сүүлд 120 мянгаар заглаад шаглаад дундаас нь те өөрөө гаднаас аялал жуулчлалын ирээсээ аялал жуулчлалын хөгжүүлнэ гэж уриалаад байдаг. Яг бодтод ирэхнэр нь одоо хөхмөчлийн одоо яг Монгол улсын наадам жилд нэг л болдог наадмын стандарт болж одоо нээлт нь орж чадахгүй байгаа. Хоёр дэш эндээс хасан зүгээр нэг гадаа зарж байгаа очир мочир юм уу замд 5 центрийн гайл дээрээс нь шууд хураагаад авч ирдэг. Тэгэхээр хурааж авах юм бол Монголд өстэй бэлэг дурсгалыг авч болохгүй гэснээр зарлага өстэй. Энэ дээр маш олон жочдод бид нь гомдол байсан. Би Монгол-Японы оюутан солилцооны ажлаар танай оронд ирсэн. Бидний энэ аялал Монголын наадамтай давхцаж байгаад их баяртай байсан. Гэвч зорьсон зүйлээ үзэж чадсангүй. Тасбар авахд их олон хүн дугаарлсан байсан. Монгол улсад ирж байгаа жуулчдыг иргэд бол нөхцөл нь бол Монгол улсад бол гайгүй бүрдсэн үзэж харах зүйл чигтэй. Тэгээд хамгийн гол бэрхшээлтэй зүйл нь бол жишээ нь хэд одоо өөрөнгө хар хорнолоо одоо явахтал бараг 100 болгоно л хаацсан, тэгэл нөгөө замаа хаацсан хажуугаар шорон замаараа онтон гэж яваал хаачаал байгаад идэг. Тэр замыг одоо нэг сайн хийчих юм бол тэгэл хэдэн жилдээ уг нь гайгүй 100 болго хаагаад байхгүй. Тэгээ дээрэс нь үйлчлэлийн газрууд нь бас гадаад хэлтэй хүмүүс байх шаардлага их байгаа, шаардлага ихтэй. За ер нь одоо зарим мэргэжлийн байгууллагын болон холбогдох төлөөллүүдийн тайлбараас үзвэл одоо манай улсад аялал жуулчлалын салбар бүрэн хөгжиж чадахгүй байгаа, нөхцөл боломж бүрэн дүүрэн бий болж чадахгүй байгаа, хэд хэдэн үндсэн нөхцөл шалтгаан байна гэж үзэж болохоор байгаамаа. За юун түрүүнд хууль эрх зүйн зохицуулалт бол дутуу байна. За зарим чиглэлийн харилцааг одоо бүрэн зохицуулж чадаагүй байдлаас болоод сөрөг нөхцөл байдал үүсэж байгааг үгүйсэх аргагүй байгаа. За нөгөө талдаа дэд бүтцийн хөгжил сул хэвээрээ байна. За зарим чиглэлд одоо авт зам тавигдж байгаа боловч за сөрөг нөхцөл байдлууд үүсэж байна гэдгийг ч одоо жуулчлалын аж ахуйн нэгжүүд тайлбарлаж байгаа. За мөн үйлчилгээний чанар муу, соёл дутагддаг, стандарт шаардлага бүрэн хангадаггүй мэргэжлийн бос хүмүүс аялал жуулчлалын салбарт ажилладгаас хэвсүүлээд зарим талын сөрөг нөхцөл байдал үүсэж байгааг одоо төлөөллүүд хэлж байгаа. За ажлын одоо бас ачаал даах чадвар бол одоо баазуудад дутагдж байна. Эдийн засгийн чадвах нөхцөл боломж нь одоо хязгаарлагдмал байгаа тухай асуудалч хөндөгдөж байгаамаа. За аялал жуулчлалын салбартай холбогдлоо зарим тоо мэдээллийг үзэгч та бүхэнд одоо танилцуулъя. Аялал жуулчлал эрхлэх ангиллын гэрчлэгээтэй нийтдээ нэг 800 орчим аж ахуйн нэгж байна. За аялал жуулчлалын салбарт бол ажилчдын тоо үндсэндээ нэг 10,000-аас 50,000-ын хооронд эргэлддэг гэсэн судалгааг зарим байгууллага гаргасан байдаг. За улсын төсөвч жил болгон төвлөрүүлдэг орлого бол нэг 200 сая $200-оос 290 сая $200 байгаа гэж үзэж байгаа. За аялал жуулчлалын салбарын хувьд цаашдаа одоо хөгжлийн зөв чиглэлийг олох түлхэж үзүүлэхэд чиглэсэн ямар зохицуултыг бодлогын хүрээнд хийх боломжтой вэ гэдэг тухай асуудлаар мэргэжлийн холбооны төлөөллийн яриаг үзэгч та бүхэнд одоо хүргье. Алил 90 хэдэн онд л байсан хүндрэлүүд өнөөдөр болтол байсаар байгаа нь миний жоохон сэтгэлийг одоо эмзэглүүлж явах жишээтэй. Өөрөөр хэлбэл ямар хүндрэл бэрхшээлүүд аж ахуйн нэгжүүдийн өмнө тулгараад байна вэ гэд тэгэхээр бид нар энэ Монгол орн руу орц гарцаа нэмэгдүүлэх хэрэгтэй байхгүй. Гэтэл би өнөөдөр ганцхан галт хэрэгтэй. Ганцхан
одоо онгоцтой. Ийм байгаа тохиолдолд бол манайд жуулчны тоо нэмэгдэн бас одоо олон жуулчин авчирна гэж хэлэхэд бас айгүй хүндрэлтэй. 2015 оны 3 сард болсон дэлхийн томоохон үзэсгэлэнгүүдийн нэг ITB-д Монгол оролцсноороо бид нар бол аль жуулчны салбарын дэлхийн дээрх давцсан дээр гараа зогсцсон. Өөрөөр хэлбэл бид нар маш том дуугаар манай дээрээ монголчууд гэж бид нар ийм улсууд байдгийн шүү гэдгийг хүн бүхэн нэлээд сайн мессеж хүргэсэн. Одоо бид нар энэ мессежнийхаа дараа яаж орж ирж байгаа тэр түрүүнийхээ хэлсэн нэг хаалгаан томсохгүй те өөрөөр хэлбэл яаж орж ирээд зочин хүлээж авахд манад хангалттай сандал байна уу манай гэрт маань те бид гэрээ цэвэрлсэн билүү бид нар хэр нь одоо юу гэдгийг энгийнээр бидний өгж байгаа аягны маань тоо хөрхөлөө гих мэтчлэнгийн ингээд ийм жижиг юмнаар одоо анхаарлаа тавихгүй бол энэ л мөн л олон жилийн өмнөх байсан энэ асуудлууд шийдэгдээгүй энэ юм бүхэн хоёр талтай байдгийн байна л да. Хөвсгөл өмнө говь гэ бидний нөгөө очих дуртай илүү их жуулчны маршруттай газруудад маань хар зам нээтгэжлээ. Энэ сайхныг бол үнэхээр сайхан хар замтай одоо хурдан яваад өрчдөг, хонож очдөг, өмнө говь хонож очдөг хөвсгөл маань өдөртөө яваад баг хүрчгэр болчих. Клиний дагаад бас л сөрөг юм гардыг юм байна. Тэр нь юу вэ гэсэн чинь онгоцны дотоодын нислэгийн онгоцны суудлууд дүүрэхгүй болонгууд одоо авиа компаниуд тэд нар чинь бас л бизнес эрхэлж байгаа компаниуд ч удаа яалтч байхгүй өөрийнхөө ашгийг бодно. Уучлаарай би 10хан компанитай байна. Жуулчинтай байна. Уучлаарай би 15хан жуулчинтай, 20хан жуулчинтай. Гэтэл манай онгоц 100 хүний одоо багтаамжтай би алдагдлалд орох нэгэд цуцлаад эхэлж байгаа байхгүй. Яг өнөөдрийн байдлаар гэд миний ширээн дээр зөвхөн 7 сард гэхэд Ара Mongolia компани өмнө говийн 17, хөвсгөлийн 15 цуцлалтын одоо ирчихсэн. Гэтэл яг гадны жуулчдад бол энэ яг төлөвлөсөн юм цуцлагдана гэдэг тэдний бүр сэтгэгүйд ч байдаг байхгүй. Юу л аль нодингийн одоо шинэ өнөөдөр 16 оны наадмын тухай бид нар ярьж эхэлж. Өнөөдөр бид нар 2016 оны наадмынхаа жуулчдын захиалгыг авч явах. Тэгэхээр энэ үед юу гэх вэ? Би наадмаа хаана үзэх вэ? Улаанбаатарт үзэх вэ? Эсвэл Өмнө говьд үзэх вэ? Өмнө говь руу би онгоцоор явах уу машина? Үдээд өнөөдөр бид нар шийдсэн байх хэрэгтэй байхгүй. Энэ өнөөдөр яг би мөн л $25 наадмынхаа нээлтийг үзэх эсвэл бид нар $250 болох уу? Гэтэл энэ манайд ерөөсөө юм аа нөгөө төлөвлөдөггүй. Яг цаг нь тулгаж байгаа л гинтхэн нөгөө юм нь шийдэгддэг. За өнөөгийн бодит нөхцөл байдлаас үзвэл одоо үндэсний баяр наадмын үеэр хөвсгөлийн чиглэл рүү одоо гадаадын бараг нэг 40,000-аас 60,000 хүн аяллаар явсан боловч жуулчны баазуудын одоо хүчин чадал бол хүрэлцэхгүй байдал үүссэн тухай яригдж байгаа. За ер нь баазуудын хувьд бол наадзахын жуулчдыг багтаах байр савнаас эхлээд хүчин чадлаа нэмэгдүүлэхэд анхаарах шаардлага бий болж байна. За энэ жил ихтэй одоо тэдэн жуулчин хүлээж авнаа гэдэг байдлаар зөвхөн тоо ярьсны зоргоор бол одоо жуулчид ирдгвэ гэдэг нөхцөл байдлыг харуулж байгаа. За мэрэгжлийн холбооны төлөөллөөс үзвэл манай улсын хувьд ер нь одоо аялал жуулчдын салбараа хөгжүүлэх нөхцөл боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа талж ажиглаж байгаамаа. За гэхдээ аялал жуулчдын салбарын хөгжил гэдэг бол бусад одоо олон салбартаа ихээхэн нөлөөлөл хамааралтай байгаа тал бий. За тухайлбал зам тээврийн хөгжил, эрүүл мэндийн одоо үйлчилгээ, банк санхүүгийн тогтвортой байдал, найдвартай байдал, аюулгүй байдал гэдэг олон салбараас ихээхэн хамааралтай байдал бол хэвээр байна. За тиймээс цаашдаа салбар дундын зохицуултуудыг тодорхой болгож хийх, харилцаа хамааралтайгаар цогцоор нь хөгжүүлэх тухай асуудлыг ярих ёстой гэж төлөөллүүд үзэж байгаа. За аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх одоо ангиллын гэрчилгээг бол одоогоор аж ахуйн нэгжүүдэд бол аялал жуулчлалын мэрэгжлийн холбооны зүгээс олгодог. За энэ гэрчилгээ бол тухайн аж ахуйн нэгж гадаадаас жуулчин авах уу, аль эсвэл дотоодоос жуулчин гаргах уу гэдгийг нь тодорхойлдог гол баримт бичиг гэж үздэг. За хуулиар бол ангиллын гэрчилгээг одоо сайн дурын үндсэн дээр авах тухай зохицуулттай байдаг. Өөрөөр хэлбэл ангиллын гэрчилгээг авахгүй байсан ч болохоор ийм хууль эрх зүйн орчин үйлчилж яах гэсэн үг юм аа. За альва иргэн бол хуулийн этгээдийн хувьд бол ер нь мэрэгжлийн холбооноос аялал жуулчлалын ангиллын гэрчилгээг авахтаа бол ердөө нэг 5,000 төгрөгийн одоо хураамж одоогоор төлдөг. За зарим талын босгох шаардлагыг бас холбогдох журмаар одоо зохицуулсан байдаг. За гэхдээ журам шалгуур нь бол ерөнхийдөө төдийлөн хатуу биш байгаа. За энэ байдлыг цаашдаа эргэж харах, өөрчлөх ёстой. Ийм нөхцөлд одоо одоогийн нөхцөл байдлаар бол ер нь хин дуртай нь аялал жуулчлал эрхлээд байх хууль эрх зүйн боломж бол нээлттэй байна. Энэ нь бас нэг талдаа сөрөг нөхцөл байдлыг үүсгэж байгаа гэдэг асуудлыг бол талууд хөндөж байна. За мэрэгжлийн байгууллагын тайлбарлаж байгаагаас үзэл бусад улс орнуудын нийтлэг жишг хандлага зохицуулалтаас үзвэл ер нь одоо аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгодог ийм зохицуулалт бол үйлчилж байгаа. Өөрөөр хэлбэл
босго шалгуур нэлээд өндөртэй байдаг. За ингэснээрээ бол одоо чанартай үйлчилгээ бий болох гол нөхцөлийг бүрдүүлдэг гэж үзэж байгаамаа. За ингээд зарим яам болон одоо мэргэжлийн холбооны төлөөллийн яриаг үзэгч та бүхэнд хүргье. Ерөөсөө энэ аялал жуулчлалын тухай хуулийг бол шинжлэхдээ энэ аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгчдийг бол яг ямар үйл ажиллагаа эрхлэхийн тодорхой болох ёстой. Дээрээс нь тодорхой хэмжээнд энэ тур операторууд юм уу эсвэл эдгээр үйл ажиллагаа хүнийг хариуцж байгаа үйл ажиллагаа эрхэлж байгаа тохиолдолд тусгай зөвшөөрөл зайлшгүй эзэмших ёстой гэж хатуу байр суурьтай байна. Монголд одоо айлчлалын очиж жуулчлаа гэхэд заавал Монголоос урилга шаарддаг ийм одоо хуучин бараг социализм үеийн тогтолцоо байж байгаа шүү дээ. Энийг халж бид нэр одоо виза гэж тийм системийг одоо бий болгохоор одоо засгийн газар тийм концепцийг танилцуулаад ажиллаж байна. 16 оны 1 сарын 1-ээс хэрэгжүүлж явж байгаа. Энэгээр бол ингээд нэг хүн одоо шивлэл гэртээ сууж байгаа л нэг Монголын тухай сайхан мэдээлэл аваад гэдэг Монгол зоч үзээгээл ихэд интернетээр ороод виза өөрөө мэдүүлээл те ямар момтоор орох уу гэдэг мэдүүлэл ингээд явуулдаг. Иймэрхүү бол шин төрлийн ажил хийж байгаа. Манай энэ аялал жуулчлалын хуулинд бас нэг тодорхой бүлэг байх ёстой. Хяналт хариуцлагатай холбоотой. Тэгээд цаад нөгөө хуулиудтайгаа уялдах хэвээр хэрэгжүүлэх шатан дээр энийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг одоохондоо учир дутагдaltaй байгаа юм шиг харагддаг. Өөрөөр хэлэх юм бол зөв нэг жишээ харахад орон нутагт аялал жуулчлалаар утсан ганц мэргэжилтэн байна. Мэргэжлийн хяналтын ганц байцаагч явж. Тэгээ энэ одоо нэг аймагт 70-80 кемп одоо ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр болгоныг мөрдүүлээд бас энэ стандарт хэвшүүлнэ гэдэг бол үнэхээр учир дутагдaltaй. Өнөөдөр аялал жуулчлалын салбарыг нөгөө мэдэхгүй хүмүүс юу гэж ойлгож байна вэ гэхээр энэ нэг гадаад хэлээр ярьцдаг. Тэгээ гадаадд нэг ганц хоёр хүн таньдаг ийм хүмүүсийн эрхэлж болдог бизнес гэж ойлгож байгаа нь бас айгүй харамсалтай байхгүй юу? Ерөөсөө аав ээжүүд ч гэсэн бас гэж чинь. Миний хүү юу яатсан? Одоо Америкт дунд сургууль төгсөөд ирсэн, айгүй сайн англи хэлтэй. Миний хүү Солонгосоос ирсэн. Дээр нь одоо нөгөө хэн бүхэн дуртай нь бас нэг машин барьдаг болцсон. Гэтэл нөгөө мэргэжлийн жолоочтой юм биш. Ийм хүмүүс нөгөө үйлчлэгэнд явна. Би жуулчинд үйлчлэн. Ягаад гэвэл жуулчинд үйлчлэхэд биеинд айгүй таатай. Өөрөөр хэлбэл өдөрт ерөөсөө 200 км-с илүү явдаггүй. Тэгэхээр ийм учраас би ерөөсөө жуулчинд үйлчлдэг болно гэл ингээд хэн дуртай нь машин аваад явж байгаа энэ төр ийм зөвөр нөгөө юугүй энийг салбарт аялал жуулчлалын салбар руу энийг мэдэхгүй, энийг яахгүй хүмүүс хошуурж байгаа нэг юм одоо юу гэдгийг нэг хэсэг уул уурхаар хошуурсантай адилхан бас аялал жуулчлалын салбар руу юм хошуурж байгаа нэг ийм эрен үе бас яваад байна л да. Уучлаарай зүгээр яг олон жил энэ тоогоонд чанагдсан хүний хувьд бол энэ бол хэн дуртай хүний хийдэг бас бизнес бишээ гэдгийг би хэлмээр байна. За түрүүчийн парламентын үед бол аялал жуулчлалын тухай хууль 4-5 удаа нэмэлт өөрчлөлт оруулж байсан боловч за зарим талаар бол одоо хуралдын шинжтэй зохицуултууд хийгдсэн гэж мэргэжлийн зарим байгууллагын үзэж байгаа. За тиймээс холбогдох харилцааг бас оновчтой зөв зохицуулах үүднээс эрх зүйн зөв орчныг бүрдүүлэх үүднээс хуульд бас нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэдэг үүднээс хандж байгаамаа. За ер нь бол одоо аялал жуулчлалын салбарт бол тодорхой хэмжээний одоо ихэц дэвшил гаргаснаар хөгжлийн нэг гол тулгуур болох боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. За бусад улс орны нийтлэг жишг хандлагаас үзвэл аялал жуулчлалын салбартаа бас түшиглээд хөгжлийн тодорхой өндөр түвшинд хүрсэн одоо жишг хандлага туршлага бол байгаа. За ер нь бол Монгол улсын хувьд ч гэсэн энэ боломжоо бас бүрэн дүүрэн ашиглах ёстой гэдэг тухай асуудал хөндөгдөж байна. За уул уурхай бол ер нь нөөц нь хэзээ нэгэн цагт дуустдаг. За аялал жуулчлалын салбарын хувьд бол нөөц нь шавхагддаггүй. За байн үргэлжилж явах хөгжлийн гол одоо тулгуур байх боломжтой салбар гэж мэргэжилтнүүд үзэж байгаамаа. За хэрвээ аялал жуулчлалын салбараа төрөөс одоо оновчтой бодлогоор дэмжиж зохицуулт хийж хувийн хвшлийнхэндээ бодлогын зөв дэмжлэг үзүүлж чадвал цаашдаа экспортын орлогоо нэмэгдүүлэх эдийн засгийн нэг гол бааз суур болох боломж бол нээлттэй байгаамаа. За 7 хоног хөтөлбөр үргэлжилж байна. За эрх өвөл хавар малаж өхрийн салбарт эрсдэл үүсэхгүй байх ямар нэгэн ажлаас аюулаас сэргийлэх шаардлага бий болоод байна. За одоогоор нийт нутаг дэвсгэрийн тодорхой хэсэгт нь ган гачигтай хүндрэл бэрхшээлтэй байгаа. Малын бэлчээргүй нөхцөл байдал одоо малчтын нэг гол тулгамдсан асуудал болж хувираад байна. За цагуурийн байгууллагын гаргасан мэдээлэлээс үзвэл нийт нутаг дэвсгэрийн нэг 40 орчим хувьд нь одоо зуншлах сайн байна. За 50% нь дунд зэрэг, 20% нь муу байгаа гэж үзэж байгаа. За тухайлбал баян үлгий, ховд, за говьалтай, завх
тухны урд хэсэг, за Баян хонгор Дорн говийн өмнөд хэсэг, Скватрын зүүн хэсэг болон за Дорнод аймгийн нутагт бол зуншлах сайн байна. За харин Төвийн бүсийн аймагуудад бол зуншлах тааруу байгаа. Хөвсгөл Аранга, за Булган, Сэлэнг, Төв Хэнти, Дунд говийн их нутаг, за Говь Сүмбэр, Дорн говийн хойд сумдын хэсэгт бол нэлээд гантай байна гэсэн мэдээллийг одоо улс цагуур эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхээ өгч байгаамаа. За энэ жилийн хувьд бол нийт нутаг дэвсгэрийн хэмжээгээр ихээхэн халж байгаа. За ялангуяа Төвийн болон зүүн зүгийн нутгуудаар бол одоо хит халалттай байгаа гэж цагуурын албаныхан мэдээлж байна. За зарим нутагт бол одоо бараг 35-аас 45% хүртэл одоо халсан бол нөхцөл байдлыг нэлээд хүндрүүлж байгаа. За ялангуяа олон өдрийн туршид хит халж байгаа нөхцөл байдал, хур бороогүй олон өдөр үргэлжилсэн нөхцөл байдал бол газар тариалангийн салбарт бол хүндрэл үүсгэхний гол нөхцөл шалтгаан болж байна. За ингэснээрээ бол одоо ер нь буудаан боц цаг хугацаанд гүйцэхгүй байх юм нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Эцэстээ ер нь төлөвлөсөн хэмжээнд урах авч чадахгүй байхад хүргэнэ гэж одоо газар тариалангийн салбарынхан болгоомжилж байгаамаа. За ер нь хүнсэд аж ахуйн яамны мэдээлэлээс үзвэл энэ жил улсын хэмжээгээр нэг 360 мянгаад га талбай дулаан буудаа тариалсан. За энэ бол одоо анх тооцож байснаасаа бол харьцангуй одоо томоохон талбайд их хэмжээний тариалт хийсэн гэсэн үг юм аа. За гэхдээ байгаль цагуурийн хүндрэлээс шалтгаалаад хурааж авах хургацын хэмжээ багасах нөхцөл байдал үүссэн гэж мэрэгжилтнүүд үзэж байна. За хүнсэд аж ахуйн яамны холбогдох төлөөллийн хувьд бол энэ жилийн хурааж авах хургацын төлөв байдал 8-9-р сарын үед бол илүү тодорхой болно гэсэн тайлбарыг өгч байгаамаа. Ингээд зарим албаныхны тайлбарыг үзэгчтэй хүргье. Жилийн тариалт бол төлөвлөсөн хэмжээнээс нэлээдгүй их хэмжээгээр тариалагдсан. За тэгвэл одоо 5 дугаар сарын цагаарын төлөв байдал бол нэлээдгүй хурд унцтай гэсэн байсан. Тэгэхээр 5 дугаар сард бол төдийлөн хурд унц ороогүй. За тэгээд 5 дугаар сарын сүүл 6 дугаар сард бол нэлээдгүй хэмжээний халалт үүссэн байгаа. Хэтэрхий хурц нарны улмаас одоо энэ таримлын өксөлт үндсэндээ бол зогсох тийшээ бол хандсан байсан. Хамгийн ноцтой зүйл бол газар тариалангийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байдал алдагдаж болзошгүй байна. Өөрөөр хэлэх юм бол одоо 389 мянган тонн үр гараа тарьсан гэх боловч үндсэндээ одоо Монгол улсын хэмжээнд 200 гаруй мянган га талбай 200-аас нь 250 мянган га талбай ургац сурааж чадхлаа үгүй гэдэг асуудал болчиход байна шүү дээ. Шатсан талбай маш их байна. Өөрөөр хэлэх юм бол одоо доотлоос 3 үе навч шаарлаад дээдлээсээ гараад дөнгөж одоо соёолж байгаа ч талбайнууд нэлээ их байна. За хүнсэд аж ахуйн яамны одоо мэдээлж байгаагаар бол ер нь Сэлэнг, Булган, Төв Хэнти, Дорнод аймгийн нутагт бол тариалт түлхүү хийгдсэн байна. За улсын хэмжээний нийт тариалтын нэг 80% нь Төвийн бүсэд, 17% нь зүүн бүсэд, 2% нь бол үндсэндээ баруун бүсэд бол ноогдож байгаамаа. За газар тариалангийн салбарынхны одоо өнгөрсөн хавар тооцож байснаар бол нийтдээ нэг 450 мянган тонн улаан буудаа хураагаад авчих боломжтой гэж үзэж байсан. За гэвч тухайн тооцоо бол ерөнхийдөө алдагдах нөхцөл байдалд бол хүрээд байна. За үйлдвэрүүдэд бол 320 мянган тонноос 350 мянган тонн одоо буудаа нийлүүлсэн нөхцөлд бол урилын дотоодын хэрэгцээг одоо бүрэн хангах боломжтой гэж салбарынхан үздэг. За тухайн хэрэгцээг хангах боломжгүй нөхцөл байдал бол цаашдаа үүсч болцсошгүй байна гэдгийг бол тариалангийн салбарынхан бол сануулж байгаа. За бас хойдон жилийн одоо хавар тариалт хийхэд үрийн дутагдалд орох нөхцөл байдал ч үүсч болцсошгүй байгаа. За тиймээс одоо үрийн буудаа нөөц бэлтгэхэд тодорхой хэмжээний одоо анхаарал тавьж зохицуулт хийх шаардлага үүсэж байгаа. За холбогдох санхүүжилтийн асуудлыг шийдэн. За энэ чиглэлээр засгийн газар саналаа гаргана гэдэг үүднээс салбарын яамны төлөөллүүд хандж байгаамаа. За цаашдаа ер нь одоо гурил буудаан хангамжийг тасалдуулахгүй байх чиглэлээр бодлогын хүрээнд ямар тодорхой зохицуултуудыг хийх шаардлага байна вэ гэдэг тухайн асуудлаар зарим төлөөллийн яриаг үзэгч та бүхэнд үргэлжлүүлэн хүргье. Манайхан хүнсний аюулгүй байдлын тухай асуудлыг ярихдаа нэг зүйлийг мартдаг. Хамгийн аюултай юм нь энэ жил одоо улаан буудаан ургац алдах юм бол 16 онд асар олон газар тариалангийн компаниуд хаврын тариалт хийж чадахгүй болно. 16 оны хүнсний аюулгүй байдал бий болж эхэлнэ. Өдөө гэх юм бол тариаланчдын ажлын байр үгүй болох гэж байна. Өөрөөр хэлэх юм бол ургац байхгүй бол тариаланчдын орлого байхгүй, ажилгүйчүүдийн тоо нэмэгдэх. Энэ нийгмийн шин чанартай үр дагавар нь ингэж харагдана. За улаан буудаан тариалтын үед бол бид одоо энэ жилийн ургац бас төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүйтэй холбоотойгоор бас эх жилийнхээ үрийг нөөцлөх тал дээр аж ахуйн нэгжүүдийг анхаарч ажиллах зөвлөмжийг өгж байгаа. За нөгөө төгөөр бас эх жил бас үрийн хангамж дутагдах ийм байдал ажиглагдах учраас бид бас улсын төсөвт эх жилийн хаврын тариалтанд зориулж одоо үр худалдаж авах мөнгө төгрөгийг суулгах ийм ажлыг бол зохион байгуулж байна.
За хүнсэд аж ахуйн яамны одоо газрын даргын тайлбараас үзвэл засгийн газрын хувьд бол урах зураалтын үеэр бол газар тариалангийн аж ахуйн нэгжүүдэд шатхуу нийлүүлэхдээ төлбөрийнх нэг 50 орчим хувийг өөрчлөлт авах. За үлдсэн 50% нь иргэн төлөх нөхцөлтэйгээр зохицуулт хийх чиглэлтэй байна. За бас бүгд найрамд хятад ард улсын зээлийн хүрээнд авах нэг 50 компаниг газар тариалан эрхлэгчдэд бас өнгөлтөө нөхцлөөр нийлүүлнэ гэсэн одоо зохицуултыг хийхээр яригдж байгаамаа. За албаныхны мэдээлж байгаагаар бол ер нь үйлдвэрүүдийн хувьд бол эх 10 дугаар сарын нэг дунд үе хүртэлх хугацаанд бол гурилын дотоодын хэрэгцээг одоо бүрэн хангачих боломжтой гэж үзэж байгаа. За харин зарим их сурвалжийн мэдээлж байгаагаар бол гурилын үйлдвэрүүд нодон жилийн одоо улаан буудаан нөөцөө үндсэнд нь дуусж байгаа. Цаашдаа гурилын хангамж бас тасалдахгүй байх одоо баталгаа бол байхгүй гэдэг үүднээс л хандж байгаа. За улаан буудаа болон одоо гурилын хангамжийн талаар цаашдаа зохицуулт хийхэд гол нөлөөлөх зүйл бол гадаад зах зээл бас байх талдаа. За гэхдээ энэ жилийн хувьд бол гурил буудаан гадаад зах зээл бол тийм ч тааламжтай биш байна гэж бол мэрэгчлэтнүүд үзэж байна. За энэ жилийн хувьд Оросын холбооны улсын хувьд ихтэл одоо ургац алдсан байгаа. За нийт ургацынхаа 30 орчим хувийг алдах болов гэсэн өөрчлөлтөн тооцоог бол хийсэн байна. За тиймээс гурил улаан буудаан экспортонтой хориг тавих тухайн асуудал яригдж эхэлсэн гэж зарим мэрэгчлэтнүүд хэлж байгаа. За бас Казахстан, Канада, Аргентин, Энэтхэг, за Пакистан, Америкийн нэгдсэн улсын хувьд бас гангийн байдалтай байгаа. За тухайн улс орнуудын хувьд бол аль аль нь мөн л одоо ургац алдаж болзошгүй нөхцөл байдалд байгаа. За бүгд найрамд хятад ард улсын хувьд бол улаан буудааг импортлдог. За энэ мэт байдлаас үзвэл одоо ойр хавийн зах зээлээс бол ерөнхийдөө буудаа импортлох боломж бол харагдахгүй байна гэж мэрэгчлэнүүд үзэж байгаа. За хүнсэд аж ахуйн яамны хувьд бол 2014 онд бол 20 мянган тонн одоо гурил импортлох шийдвэрийг бол гаргаж байсан. За тухайн одоо гурил импортлох зөвшөөрлийн хугацаа бол 2015 оны 6 дугаар сарын эцсээр бол дууссан. За ойрын үед цаашдаа ер нь одоо гурил импортлох үгүй юу гэдэг тухайн асуудал бол одоогоор хараахан яригдаагүй байна. За гурил буудаан хангамжийг тасалдуулахгүй байна гэдэг бол хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, монголчуудын язгуур эрхшгийг хамгаалахтай холбоотой ойлголт гэдэг үүднээс мэрэгжлийн байгууллагууд хандж байгаа. За энэ чиглэлд бол илүү одоо анхаарч төрийн бодлого чиглэх ёстой гэж үзэж байгаамаа. За энэ жилийн хувьд тэнгэрийн бороо хард суусаар байгаад бол цаг хугацаа ихээхэн алдсан, цаашдаа бодлогын зөв зохицуулт хийх ёстой гэдгийг бол сануулж байна. За мал аж ахуйн салбарын хувьд мөн л одоо зуудын нөхцөл байдалд өртөх, за эрсдэлд орох одоо болзошгүй нөхцөл байдал бол үүсэт байгаа. За олон аймаг сумдын нутагт бол ган гачигтай байна. За малын бэлчээргүй болж хувирсан, малчид отор нүүдэл хийх шаардлага бол бас үүсэж байгаа. За салбарын одоо яамны зарим төлөөлөл ярьж байгаагаар бол ер нь отрын бүс нутгийг тогтоох чиглэлээр зарим талын зохицуулалт хийгдсэн гэж бол үзэж байгаа. За одоо хүнсэд аж ахуйн яамны ахлах мэрэгжилтэн Ганвигийн яриаг үзэгч та бүхэнд хүргье. Монгол улсын нийт нэг 9 отрын тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээний отрын бүс нутаг байгаа. Энд нэг 720 гаруй мянган газар байна. За эндээс одоо ашиглах боломжгүй. Энэ жилийн хувьд мал оруулах боломжгүй байгаа гол бүс нутгууд байгаа. Өөрөөр хэлбэл төвийн бүс нутгийн отрын бүс нутаг, хэрлэн баяуулан, малахын талын отрын бүс нутгуудад мал оруулах боломж нөхцөл бол их таар байгаа. Тэгэхээр бас бид баруун талдаа нэлээд шилжүүлэх, өөрөөр хэлбэл баруун талын аймагуудыг, хангаан бүсийн аймагуудыг завхан болоод говьалтай отрын бүс нутгуудад нэлээд түлхүү оруулах. За зүүн тал руу Доронтын отрын бүс нутгууд руу бас төвийн бүсээс нэлээд явуулах санд чиглэлтэй байна. За одоогоор төвийн бүсэд хамаардаг ялангуяа бэлчээрийн даа цэгтэй аймаг сумдын нутагт бол зуншлах тааруу байгаа. Энэ байдал нь тухайн бүс нутагт малчтын одоо отор нүүдэл хийх боломжийг ихээхэн хязгаарлаж байгаа юм. За энэ жилийн хувьд улсын нөөцийн өвс тэжээл мөн л одоо хүрэлцэхгүй байж одоо болзошгүй байна. За одоогоор зарим аймаг дахь нөөцийн өвс тэжээл бол үндсэндээ дууссан гэсэн мэдээлэл байгаа. За нөөцийн одоо нөхөн бүрдүүлэлт хийхийн тулд за өвс тэжээл одоо бэлтгэж нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах үүднээс тендер зарлана гэсэн чиглэлтэй байна. За энэ чиглэлээр бас холбогдох байгууллагууд орон нутагт бол яамдын зүгээс холбогдох одоо үүрэг чиглэлийг бас өгсөн гэдгийг мэдээлж байна. За хадлангийн гол бүс нутгуудад мөн л одоо зуншлаг таар байгаагаас болоод бэрхшээл үүсэх талтай байна. За зарим сумын удирдлагуудын яриаг үзэгч та бүхэнд одоо хүргэе. За Булган аймгийн зарим сумдын удирдлагуудтай утсаар холбогдож мэдээлэл авсан байгаа. Манай сумд одоо яг 200 газар одоо хадлан хаддаг. Тэгээд энэ ойролцоо сумдууд одоо энэ Булган аймгийн урд хэсгийн сумдууд, Булган энэ үр хангаа, ар хангаа, энэ дунд гурван сумдуудын одоо хадлан хичээлээр одоо өвс хичээлээр хангадаг байсан юм утгалаа. Энэ жил бол одоо энэ байдал хүндэрч өөрийн сумын хэрэгцээнийхээ үсэг одоо хадаж чадхааргүй бусад сумдууд одоо отор нүүдэл хийж одоо тийм хүнд байдал хараад байна да. Бид одоо өөрийн хөрс зэрэгэлдээ баяа хотог өндөр
Умтай хамтын ажиллагаатай тэндээс тодорхой хадлагын талбайгууд дээр манай малчид бас хадлага авах гэсэн ийм л үүтэй. Нутаг сумаасаа бол хадлага яг өөрийнхөө хэмжээний алыг тэжээж хөвс хадлага авах боломж байхгүй. Өөрөө манай нутгийн бэлчээрийн даат нэлээд хэдэрсэн 40 гаруй хувиар хэдэрсэн гэж тооцогддог. Ялангуяа 40 гаруй мянган адуутай 110 мянган ямаатай гэдэг ингээд нийт мал маань 330 гаруй мянган мал тоологдсон. 2014 онд бол улсын хэмжээгээр нийт 1 сая 200 мянган тонн хадлан 75 мянган тонн тэжээл бэлтгэжсэн. За энэ жилийн хувьд бол илүү их хэмжээний өс тэжээл шаарддаг төлөвтэй байна. За тиймээс хадлан тэжээл бэлтгэхтэй холбогдуулаад салбарын яамны зүгээс ч бас зарим талын зохицуултыг хийгээд байгаамаа. Манай улсын гол хадлан бэлтгэдэг бүс нутгуудаас хадлан бэлтгэх боломжгүй байгаа учраас хүнсүүд аж ахуйн яам орон нутгуудтай ярилцаад хадлагын нөөц газрын судалгаа гаргаад нийтдээ одоо Дорнот аймгаас нэг 510 мянган газар, за Сүхбаатар аймгаас 135 мянган газрыг хадлагын зориулалтаа бусад аймагуд өөрөөр хэлбэл Төв, Сэлэнгэд, Дархуул, Булган, Хинтээ аймагуудад хадлагын талбай ашиглуулж хадлан бэлтгэх зориулалтаа ажиллаж байна. За мэдээж энэ асуудлаар бас засгийн газараас бас тодорхой үүрэг даалгавар чиглэлүүдийг орон нутагт өгсөн чиглэлээр засгийн газарт энэ сарын 20-нд танилцуулахаар бэлтгэж байгаа. За энэ жилийн хувьд бол ер нь мал мах бэлтгэлийн ажилд анхааръя. За бэлтгэлийн махны хэмжээг нэмэгдүүлэх гэсэн чиглэлийг салбарын яам баримталж байгаа. За холбогдох санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх үүднээс засгийн газарт бас саналаа гаргана гэсэн чиглэлтэй байна. За мэргэжлийн байгууллагуудын гаргасан судалгаагаар бол ер нь одоо зундаа ган гачиг нүүрлээд өвөлдөө цас одоо эрт унах юм уу хүүтэрсэн нөхцөлд бол одоо зуд болох магадлал бол ихтэй байдаг. За ган гачигта зуд зурхантай жилүүдэд бол малын зөв бас хорогдол бол одоо их хэмжээтэй гардаг. За тэр тусмаа бичин жилүүдэд бол байгалийн эрсдэл ихтэй. За мал аж ахуй бол илүү одоо хүндрэл бэрхшээлтэй тулгардаг байдал бол одоо өнгөрсөн жилүүдийн судалгаанаас бол харагдаж байгаа. За зарим жилийн одоо зуудын давтамж болон тухайн үед гарсан хохиролтой холбоотой зарим тоо мэдээллийг үзэж та бүхэнд хүргэе. За тухайлбал 1940 оны луу жилд 1 сая 790 мянган толгой мал хорогдож байсан байна. За 1943 оны туула жилд 2 сая 700 мянга. За 1944-өөс 1945 оны бичин жилд 8 сая гаруй толгой мал хорогдсон. За 1949-ээс 50 оны өвхөр жилд 3 сая 900 мянган толгой мал. За 1955-аас 1956 оны бичин жилд бол 1 сая 800 мянган толгой мал хорогдсон байна. За 1967-аас 1968 оны бичин жилд ихтэл нэг 2 сая 600 мянган толгой мал, 1976-аас 1977 оны луу жилд 2 сая 100 мянган толгой мал, 1999-ээс 2000 оны луу жилд 3 сая 400 мянган толгой мал хорогдсон. За 2001 оны могоо жилд бол нэг 4 сая 700 мянган толгой мал хорогдсон гэсэн судалгааг бол мэргэжлийн байгууллагууд гаргасан байгаа. За энэ судалгаа тоо бол үндсэндээ бол томоохон дохио сануулгыг бол бас өгч байна гэсэн үг юм. За энэ жилийн байгаль цагаагаар нөхцөл байдал зуншилгаас үзвэл эрх өвөл хавар бол ерөнхийдөө нөхцөл байдал цагийн байдал хүндрэх. За мал аж ахуйн салбарынхан илүү одоо хүндрэл бэрхшээл одоо сорилттой тулгархыг бол бас үгүйсгэх одоо аргагүй юм. За ус цагуурын байгууллагын гаргасан судалгаагаар бол ер нь одоо сүүлийн жилүүдэд уур амьсгалын эрс өөрчлөлт хэд дулаарлын байдал бол ган гачиг зуд зурхны давтамж нэмэгдэх ойртох юм нөхцөл байдлыг бол илүү үүсгэж байгаа гэж үзэж байгаа. За одоо цагуурч Саран Туяагийн яриаг үзэж та бүхэнд хүргэж байна. Тэгэхээр ер нь зуншлага нэлээд муу байсан, гантай байсан газараа бол ирэх дараа өвөл нь бол бас байл хүндэрдэг нь бол ер нь өмнөх жилүүдэд ч бас харагдаж байсан. Ер нь энэ төр бол 1990 оноос өмнө бол бас энэ ганцуудын байдлын давтагдал бол нэлээд өөрчлөлттэй байдалтай явагддаг байсан. За энэ сүүлийн одоо 2000 оны сүүлийн 20 жилд дулаалт бол нэлээд эрчим хүчтэй явагдаж байна. Энэний улбанд бас нуур амьсгалын өөрчлөлт бол ер нь огцом их нэмэгдэж байна. Системээр өөрчлөгдөж байна л да. Тийм болохоор ер нь давтагдлын ганцуудын давтагдалт бол бас нэлээд ойрхон үеичил алдагдаад бас нэг ойрхон болох тохиолдол бол ихсэж байна. Тэгэхээр ер нь зундаа одоо хичнээн одоо гантай үс сургамал одоо муу байна. Ирэх өвөл нь бол бас л тэр газар нутгаар одоо ер нь бэлчээрийн даац багтаамжих муутай. Тэгээ мал үйлжилт тэрнийгээ дагаад малын хорогдол ч одоо их гарах тохиолдол бол байна.
Ер нь бол өвөл энэ намрын төлөв, өвлийн төлөв бол хараахан гараагүй юм л та ямар болохыг одоо. Тийм. Зүгээр одоогийн одоо энэ хаврын байдал, саяны өнгөрсөн хавар одоо энэ зуны одоо ганц уншлагын байдал, бороо орж байгаа байдал одоо энэ байдлаас л зүгээр хараад үзэхэд энэ төвийн бус нутаг ялангуяа бэлчээр одоо маш их бэлчээр муу байлаа. Одоо хадлан тэжээл их муу авах нь зуншлаг одоо их тааруу байгаа газар нутагт бол ямар ч байсан эрг өвөл бол бас жоохон хүндрэх тал бол магадлал бол өндөр байгааг бас анхаарах хэрэгтэй. Гэхдээ дандаа мэчин жил болгон бол 100 болоод одоо олон мал олноороо өвхөөд одоо ингээ их хэмжээний хохирол гараад идэг гэж би одоо хэлж байгаа юм шиг л дээ. Ер нь тийм. Тэгэхэд одоо 2019 онд ч бол мэчин жил байгаагүй шүү дээ. Тэгэхээр ямар ч байсан зүгээр эрг өвөлийн төлөв бол гараагүй байна. За гэхдээ бол ямар ч байсан цагийн эртэд бол бас үйлчлэлтийн бэлтгэлийг бол эртнээс одоо хангаж яхад бол буруутахгүй л гэж хэлмээр байна. За цагуурын байгууллагаас гаргасан мэдээлэлээс үзвэл 2009-аас 2010 оны өвөл хаврын улиралд бол байгаль цагаарын байдал нэлээд онцгой хүндэрчээсэн байна. За тухайн үед бол 1945 оноос хойш одоо тохиолдож байгаагүй хүнд өвөл болсон, олон сар дамжиж хүүтэрсэн, цас их хэмжээгээр орсон, олон тооны мал хорогдсон байна. За энэ жилийн хувьд бол тухайн нөхцөл байдал бас давтагдахыг үгүйсэх аргагүй учраас бол аюулаас аливахаар үлдсэн сэргийлэх, эрсдэлд орохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, бэлтгэлээ хангах шаардлагатай гэж бол мэргэжилтнүүд үзэж байгаа. За ингээд онцгой байдлын албаны хувьд ч мөн тодорхой анхаарал сануулгыг өгч байгаа. За ойрын өдрүүдэд бол байгаль цагаарын байдал бол эрсдэлээс өөрчлөгдөж байгаа. Ямар нэг байдлаар эрсдэл үүсэхгүй, баталгаа байхгүй байна гэдгийг сануулж байгаамаа. Өнгөрсөн баяр амралтын өдрүүдэд нэлээд бороотой байлаа. За баяр амралтын өдрүүдийн ерөнхий одоо нөхцөл байдлын талаар мэдээлэх юм бол одоо нойтон цас хүтэн бороо анги цахилгаан буух үзэгдэл бол байна. За энэний улмаас бол 2 хүн нас барж 1 хүн түлэгдэж урсан байдлаар нийт 9500 гаруй мал хорогдсон ийм мэдээтэй байна. 16-наас 19-ны хооронд бол үертэй байна. Газар тариалангийн төдийгүүдэд бүх одоо орон даяар бүх нутгаар үер устай бүх усны түвшин бол одоо нэлээд нэмэгдсэн байгаа учраас хамгийн гол нь үер усны ослоос болгоомжлохыг гарамт гүүртэй газраар явахыг одоо мэргэжлийн манай албад маань зөвлөж байна. Бага насны хүүхдүүд их өртөж байна. 18-аас 15-ны насны хүүхдүүд их өртөж байгаа учраас ердөө л одоо өөрсдийнхөө болгоомжтой хувийн одоо сахилга бат болгоомжтой байдлыг сахихыг мэргэжлийн албад маань биднээр дамжуулан зөвлөж байна. За ер нь монголчуудын хувьд бол одоо зуданд малаа алдах, ган гачигт тариа будаага алдах шиг гамшиг бол байхгүй юм. За тиймээс эрсдлээс аль болохоор сэргийлэхэд чиглэсэн зохицуултуудыг цаг хугацаа алдахгүй хийх, оновчтой бодлогын хүрээнд бас өөрчлөлт хийх шаардлага бий болж байгааг мэргэжлийн байгууллагууд сануулж байна. За үзэгч та бүхэнд улс орны дотоод амьдралтай холбогдсон зарим үйл явцын талаар таймлаг хүргэлээ. За дэлхийн нийтэд мөн анхаарал татсан зарим үйл явц өрнөсөн байгаа. За энэ талаар гадаад мэдээний албанаас бэлтгэсэн тайлбарыг одоо хүргэж байна. За тэгэхээр 2008 оноос ихтэй дэлхийн санхүүгийн хямралын үед олон улсад ил тод болсон Грекийн хэрэгсэгтэрсэн үр зээл бол өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 170 гаруй хувьтай тэнцэж, за энэ улс бол санхүүгийн дампуурлаа зарлах уугүй юу гэдэг дээрээ тулчгаад байгаа. Гэхдээ Грекийн засгийн газар зээлдэгчдийнхээ тавьсан нөхцөлийг хүлээн авч эдийн засгтаа бүтцийн өөрчлөлт хийх, хариуд нь бол эх 3 жилд 86 тэрбум еврогийн нэмэлт зээлийг авахар эхний ээлжинд бол тохирлоо. За Грекийн засгийн эрхийг энэ оны ихээр авсан ерөнхий сайд Алексис Циpraсын засгийн газар зөвшөлтслийн замаар улс орноо санхүүгийн дампуурлаас аврах бодлого барьж, за эхний ээлжинд бол еврогийн бүсээс гарахгүй байх, ойрын үед төлөх зээлээ төлөхт нь бол Европоос төр хугацаанд 7 тэрбум евро авахар ийм шийдэл түрээд байна. За гэхдээ еврогийн бүсийнхэн бол Грекийн засгийн газар гэрээг одоо бүрэн хэрэгжүүлж нэмэлт зээлийн хөрөнгөөр эдийн засгаа зөв голдролд нь оруулж чадах болов гэдэг дээр бол жаахан эргэлзэж байгаа. За харин Грекийн ард түмэн дахиад одоо төсвийн танаас хийхгүй гэсэн эрх баригчдынхаа амлалтыг бол эргэн нэгцгээж байна. Грекийн парламент худалдааны татварыг нэмэгдсэн үртгийн албан татварын 30% хөнгөлөлтийг хүчингүйд тооцох, байгууллагын татварыг жижиг компаниудад 26-аас 29%-аар нэмэх, за тансаг хэрэглээний татварыг 10-аас 13%-аар, аж ахуйн эрхлэгчдийн татварыг 13-аас 26%-аар тус нэмэх, мөн тэтгэврт гарах насыг 2022 он хүртэл 67-д хүргэх, төрийн өмчийн тодорхой хувийг хувьчлах зэрэг зээлийн нөхцөлийг хэрэгжүүлэхийг дэмжлээ.
За гэвч Еврогийн бүс эдгээр нөхцөлийг тавих нь зайлшгүй шаардлагатай боловч амжилттай хэрэгжихгүй гэдэг дээр эргэлзэж байна. Өөрөөр хэлэх юм бол өмнөх зээлийн нөхцөлийг дорвитой үр дүнд хүргээгүйтэй адилаар Афинчууд 3 жилийн дараа дахиад зээлээ тэгэл үгүй бол грек дампуурна гэд сууж байх вэ гэдэгт бол герман тэргүүтээ Еврогийн бүсийнхэн баггүй болгоомжилж байна. Гэхдээ Еврогийн бүсийн улс орнууд грекийг эдийн засгийн тогтвортой байдлын үүднээс ч тэр геополитикийн агуулгаараа ч тэр Еврогийн бүсээс зүгээр гаргаад явуулахыг хүсэхгүй байгаа. Еврогийн бүсийнхэн 86 тэрбумын зээлийг олгох шийдвэр гаргалаач гэсэн зээл олголт бараг 3 сарын дараа хийгдэх учраас Европын холбоо грекийг 7-8 дугаар сард олон улсын валютын сан Европын төв банкнд төлөх үр буюу 7 тэрбум еврог мөн Лафинд гаргаж өгөх гэж байна. Гэхдээ Европын зарим эрх баригчид грекийн эдийн засгийг зөв голдролд нь оруулахын тулд 3 дахь шатны зээлийг нэн даруй батлах нь илүү үр дүнтэй гэж үзэж байна. За Европын төв банк грекийн банкудад олгодог хөрвөх зээлийн төвшинг нэмэхээр шийдвэрлэлээ. Энэ нь сүүлийн 3-7 хоног хаалттай байгаа грекийн банкуудыг нээх замыг засаж өгч байгаамаа. За Еврогийн бүсийн улс орнууд дотооддоо хилэлцсэний дүнд бол грекэд 86 тэрбумыг олгох зээлийн хилэлцээг эхлүүлэхийг ерөнхийдөө дэмжлээ. За шинжээчид грек Еврогийн бүсийн аль аль нь шинээр олгох зээлийн нөхцөлийг наривчлан тохирч 8 дугаар сарын 20 гэхэд зээлийг олгож эхлэх нь бол грекийн эдийн засагт эерэг нөлөөтэй гэж харж байна. Харин Германы сангийн сайд Wolfgang Schäuble хэрвээ Еврогийн бүс грекэд 86 тэрбумыг өгөхгүй гэвэл грекийг Еврогийн бүсээс түр гаргая гэсэн төлөвлөгөөтэй хилэлцээнд очсон нь грекчүүдийн дургүйцлийг ихээхэн төрүүллээ. За Европын эрх баригчид нэмэлт зээлийн грекийг аюулаас аварч Еврогийн бүсд нь үлдээх ач холбогдолтой гэж хэлж байгаа ч гэсэн Афинчууд энэхүү гэрээнд сэтгэл дундуур байна. За өөрөөр хэлбэл Еврогийн бүсийнхний бүсээ чангалах шаардлагыг хүлээж авсан засгийн газартаа дургүйцлээ илэрхийлж ажил хаялт хүртэл зарлж байгаа. За одоо 320 тэрбум еврогийн үрзэлтэй грекэд бол Еврогийн бүсийн эрх баригчид итгэл хүлээлгэж 86 тэрбум еврогоо бол эх 3 жилд зээлүүлэх эсхийг бол шийднэ. За грек энэ зээлийг авснаар ойрын 3 жилд эдийн засгаас сэргээх бүх талын хүчин чармайлт гаргах хүндхэн үүрэг эрх баригч Сириза намд бол ирж байгаамаа. За өнгөрсөн 7 хоногт Иран болон Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүн орон нэмэх нь Герман гэсэн бүлгийн сүүлийн 20 гаруй сарын хугацаанд одоо тасралтгүй хийсэн Теграны цөмийн хилэлцээ түүхэн гэрээнд хүрсэн нь одоо онцлох үйл явдал байлаа. За дэлхийн хүчирхэг 6 орон Иран улсад цөмийн хөтөлбөрөөс нь үүдэж тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлаж хариуд нь бол цөмийн хөтөлбөрийг нь хязгаарлахаар тохиролцоонд хүрч үүнийг одоо гэрээ болгон баталгаажууллаа. За аюулгүйн зөвлөлийн байнгын 5 буюу Америк нэгдсэн улс, Оросын холбооны улс, Бүгд найрамдагтад ард улс, Их Британи, Франц гэсэн цөмийн зэвсэгтэй 5 улс, за Иран улсын цөмийн хөтөлбөрийн одоо маргааныг шийдвэрлэх зорилготой энэхүү гэрээ нь бол дэлхийн аюулгүй байдлыг бэхжүүлэх ач холбогдолтой гэдгийг тэмдэглэцгээж байна. Гэхдээ Иран цөмийн эрчим хүч ашиглах хэрэгтэй иймд цөмийн хөтөлбөрөө энхийн зорилгоор хэрэгжүүлнэ гэдгээ ерөнхийдөө хүлээн зөвшөөрүүлж чадлаа. За гэрээнд Иран улс уран баяжуулалтын төвшинг 367% барих, эх 15 жилд уран баяжуулалтын байгууламжуудынхаа горимыг өөрчилж зөвхөн цөмийн эрчим хүчний чиглэлд үйл ажиллагаатай болгох, баяжуулсан ураны нөөцөө 98% бууруулах, цөмийн судалгааг зөвхөн нэг газарт хийх, за газар дагуулах байгууламжуудаач цөмийн физик, технологи хөгжүүлэх төвшөнд өөрчлөлт байгуулах, цөмийн байгууламжуудаа олон улсын шинжээчдэд нээлттэй байлгах, Плутон үйлдвэрлэхгүй байх зэрэг үндсэн нөхцөлийг тусгасан. Хариуд нь барууныхан Ираны эдийн засагт тавьсан хатуу хоригуудаа цуцлахыг зөвшөөрлөө. Америкийн нэгдсэн улс, Нэгдсэн үндэсний байгууллага, Европын холбооны Иранд тавьсан хоригийн улмаас 2012 оноос хойш л гэхэд Тегран газрын тосны салбартаа 160 тэрбум Америк долларын алдагдал хүлээсэн байгаамаа. Энэхүү эдийн засгийн хоригийг цуцалснаар Иран улс дэлхийн зах зээл дээр газрын тосоо борлуулах, за худалдаа хийхдээ дэлхийн санхүүгийн системийг ашиглах боломжтой болно. За гэхдээ олон улсын атомын эрчим хүчний агентлаг сая байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангаж, за Ираны цөмийн хөтөлбөр энхийн замаар хэрэгжих эсхийг баталсны дараагаар бол Ираны хоригийг цуцлана. За мөн Ираны цөмийн хөтөлбөр энхийн зорилгоор урагшлах эсгээс Иранд тавьсан Нэгдсэн үндэсний байгууллагын зэвсгийн хоригийг цуцлах эсгэх шийдэгдэх гэж байна. За Ираны энэхүү түүхэн гэрээ газрын тосны ханшийг дахин бууруулж болзошгүй гэсэн болгоомжлол дэлхийн зах зээлд бий болсон. За одоо дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш хямд байгаа. Харин Ираны хоригийг цуцалснаар газрын тосны ханш дахиад буурах вэ гэж зарим эдийн засагчид болгоомжилж байгаа ч Иран одоохондоо зах зээлд тэгж их газрын тос нийлүүлэх хүчин чадал байхгүй. За Ираны газрын тосны олборлолт хийх дэд бүтц нь сайн хөгжөөгүй байгаа учраас бол одоо санаа зовних шаардлагагүй гэсэн тохиог эдийн засагчид өнгөрч байгаа 7 хоногт өглөө.
Мөн Ираны цөмийн хөтөлбөрийг бүр мөсөн зогсоож барууны хоргийг цуцлахгүй байхыг шаарддаг Израиль улс энэ гэрээнд хамгийн их сэтгэл дундуур байна. За ер нь Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлахын тулд барууныхан эдийн засгийг царцаах нь дэлхийд дахиад цөмийн бөмбөгтэй улс нэмэгдэхгүй байх боломжтой гэж Израиль улс үзэж дургуйцлаа бол илэрхийлж байна. Гэхдээ дэлхийд техник технологийн хөгжлөөрөө дээгүүрт жагсдаг Израилийн аж үйлдвэрийн салбарт газрын тос хямд байх тусмаа ашигтай. Тиймээс Израиль Ираны цөмийн гэрээнээс ашиг хүртэх боломжтой гэж зарим судлаачид дүгнэж байна. Харин Иран улс хэдийгээр Америк нэгдсэн улс тэргүүтээ баруунынхантай цөмийн хөтөлбөрийн маргааныг арилгах түүхэн гэрээнд хүрсэн ч гэсэн Иран улс Америк нэгдсэн улсын ойрхт орондод баримталдаг бодлогын эсрэг хэвээр байх болно гэдгээ эрх баригчид нь мэдгдлээ. Харин Ираны дэлхийн хүчирхэг 6 улстай байгуулсан цөмийн гэрээ Азид нөлөөгөө тэлж байгаа энэтхэг улсад ашигтай. Өөрөөр хэлбэл Ираны эдийн засгийн саад тушаа арилгахаар энэтхэг Тегерантай эдийн засгийн болоод стратегийн харилцаа холбоогоо сэргээх талтайг судлаачид мөн онцолж байна. Гэхдээ энэтхэгийн бизнесийнхэн Иран улс одоохондоо дэлхийн худалдаанд нөлөөтэй биш байгаа. Гэхдээ цаашид эдийн засаг нь нээлттэй болохоор олон улсын тоглогчдтой өрсөлдөх хэмжээнд хүрэх байх гэсэн болгоомжлолыг ч хэлж байна. Гэхдээ дэлхийд газрын тосны 4 дахь том хэрэглэгч энэтхэг улс эрчим хүчний гол хэрэглээ газрын тосоо Иран улсаас гол төлөв авдаг. Харин Иранд одоо автомашины эд анги химийн бүтээгдэхүүн ихэвчлэн экспортлог учраас бол шин дээлийн энэхүү гэрээнээс хамгийн их одоо ашиг хүртэх орны тоонд бол багтаж байгаа. Мөн Иран нь одоо Төв Аз руу гарах гол хаалга болдог стратегийн чухал байршилтай орн учраас энэтхэгийн бүс нутагт манлайлах амбиц амжилттай хэрэгжих боломж нэглээч гэж зарим шинжээчид дүгнэж байна. Үзэгчдээ би та бүхэндээ өнгөрсөн 7 хоногт олон улсын хүрээнд анхаарал татсан гол үйл явдлын мэдээллийг таамаглаж хүргэлээ. Анхаарлаа хандуулж үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Баярлалаа Өрөмчмгэ. 7 хоног хөтөлбөр үргэлжилж байна. Үзэгч та бүхэнд одоо цагаараа мэдээ хүргье. За үзэгч та бүхэнд 7 хоногийн тайм хөтөлбөрөөр хүргэлээ. Та бүхний шинэ 7 хоногийн ажил үйлсэд амжилт хүсье.